За сайн байцгаана уу. Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн дизайны салбарын эрхлэгч Бацаахан багш байна. За манай дизайны салбарт бол жил болгон одоо хэдэн зуун хүүхдүүд элсгээр хүсэлтээ гаргадаг. За манай салбар энэ элсэгчдийн одоо сонирхлыг татдаг гол давуу тал гэж үзэх юм бол ер нь одоо дизайн урлаг маань шинжлэх ухаан урлаг хоёрын нэгдэл дээр оршдог. За энэ нэгдлийг бол манай салбарынхан одоо хангаж ажиллах тал дээр анхаарч ингэж явж ирсэн юм аа. Манай салбарын одоо гол онцлог гэх юм бол бид нар дизайн хүн бүрт инээмсэглэл биелүүлэх ёстой гэдэг энэ үрээг бас биелүүлэх гэж явдаг. Тэгэхээр дизайны мэрэгчлээ сурж байгаа оюутан гэдэг бол дан ганц ур чадвар биш. За мэдлэг эзэмшиж явах ёстой. За мэдлэг ур чадварыг хослуулсан дадлыг эзэмшиж явах ёстой гэсэн. За энэ ураа энэ нэгдлийн үр дүнд бол бид нар сургалтынхаа үйл ажиллагааг чиглүүлж ингэж явж ирсэн. За манай салбар бол 30 гаруй багштай. За одоогоор бол 700 гаруй оюутан суралцдаг бас ийм том ам бүл юм аа. Тэгэхээр та бүгдийг манай одоо энэ өнөр өтгөн ам бүлд одоо хүрэлцэн ирж суралцахыг бас урьж байна. За одоо манай салбар дээр бол хувцасны дизайн, үйлдвэрлэлийн дизайн, график дизайн, хэвлэлийн график дизайн, интерьер дизайн гэсэн ийм 5 хөтөлбөрөөр одоо мэрэгчлэтнүүд бэлтгэж амжилтаа төгсөж байгаа. За манай оюутнууд сурж явах хугацаанд бол мэдлэг, ур чадвар одоо сайн дизайнер болохын төлөө чармааж ажиллахтаа суралцахтаа бол одоо аз жаргалтайгаар ингэж сурдаг. За хувцсны дизайн мэрэгжил бол түрүүн хэлсэн тэр инженерчлэл урлаг хоёрыг хослуулж за зохион бүтээлт сэтгэх чадвар дээр одоо гололж ажилтгаараа бол бусдаас одоо давуу талтай. За интерьер дизайнерууд бол байгууллага орон сууцны одоо дотоод дизайныг хийдэг ийм онцлогтой. За үйлдвэрлэлийн дизайн бол тавилга гэх мэтийн альва бүтээгдэхүүний одоо дизайныг хийдэг хөрвөх чадвар өндөртэй ийм мэрэгжил байдаг. За график дизайны хувьд бол 3D график, анимашн гэх энэ чиглэл дээр бол одоо төлхөө ажилладаг. За хэвлэлийн график дизайнерууд бол UI, UX, за веб сайтын дизайн гэх мэт энэ чиглэлүүд дээр бол одоо голлон чиглэж ажилладаг юм байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.